За нөхөн төлбөрийн хувьд даатгалын ямар ч тохиолдол гарснаас шалтгаалж нөхөн төлбөр хүсэх материалууд нь өөр байдаг. Тэгээд танд зөвлөхөд бол та эхний ээлжинд даатгалын нөхөн төлбөрийн лавлах төврүүгээ нэн дээр залгаж тохиолдлоо бүртгүүлэх ёстой. Ингэснээр даатгалын компаниас танд цаашид хийх үйлдэлүүд дээр зөвлөмж өгнө. За мөн шуурхай төвүүдэд явуулж баримтуудыг цуглуулж авдаг байгаа. Хүний амнаас эрүүл мэнд хамгаас чухал тул нэн төрөнд яралтай 103 дуудах ёстой. Шаардлагатай тохиолдолд мэргэжлийн байгууллагууд руу хандах хэрэгтэй байдаг. За жишээ нь зам тээврийн онцлог гэсэн тохиолдолд замын цэгцгийн газарт дуудлага өгөх. Шаардлагатай тохиолдолд онцгой байдлын ерөнхий газарт дуудлага өгвөл зөвтэй байдаг. Орон нутагт явж байгаа сүлжээгүй газар жиснээс болоод зарим тохиолдолд нэн дээр бүртгүүлэх боломжгүй байдаг. Энэ тохиолдолд 72 цаг хүртэлх хугацаанд дотор бүртгүүлэх ёстой. Тухайн осол болсон газрын зураг хүргийн сайн авах бичлэг хийх зэрэг баримтжуулж авах шаардлагатай байдаг. Ингэж бүртгүүлж зөвлөгөө аваад мэргэжлийн байгууллагуудын дүгнэлт тодорхойлт гарсны дараагаар даатгалын материалыг бүртгүүлээд даатгалын компанид өгнө. Даатгалын компани таны бүртгүүлчихсэн материалтай танилцуулж үздсэндээ танд нөхөн төлбөрийг олгодог байгаа. За энд нэг зүйл анхааруулхад даатгалч зарим үед гэрэн заагаагүй тохиолдол гарсан байна гэж үзээд нөхөн төлбөр олгохоос татгалздаг. Энэ үед та санхүүгийн цэцэл хороонд гомдол гарах хэрэгтэй. Ингээд ч нөхөн төлбөр олохгүй бол шүүхэд гомдол гарах хэрэгтэй байдаг.